Хайцгаа. За өнөөдрийнхөө бичлэгийг би хийх гэж байгаадаа бүр амар догдолж байна. Яагаад гэхлээр төрс өдрөөрөө авсан бэлгэнүүдээ та нарт хуваалцсан. Тэгээд амар юм нандин төрс өдөр болсон миний хувьд. Тэгээ юуны төрөнд гэхлээр би төрс өдрөө яаж тэмдэглэснээс эхлэе. За миний төрс өдөр болохоор 2 сарын 5-нд болсон 3 дахь өдөр. Манай ээж над руу ингэж хэлсэн байхгүй юу? Хоёлаа 2 сарын 5-нд уран сайхны зураг авахулъя гээд. Тэгээ би ээжтэйгээ хизээч ингэж зураг мураг авахулж үзэж байгаагүй. Ер нь л ингэж хамт уулзахтаа ч гэсэн нэг юм зүгээр нэг юм утсан дээр их нэг селфи мэлфи зурагтай. Тэгээ нэр ингэсээ айгүй гой санагдаад тэгээд Микото гэдэг найз дээр очиод зураг авахулсан байгаа. За тэгээ тэр өдөр хэрхэн өнгөрсөн бэ гэхлээр ер нь уран зураг авахулах гэдэг чинь амар гоё штэ. Тийм болохоор найз лугаа бас ятгаж агаад одоо ингээ Микото дээр тэгээ манай найз дээр зураг авахулах гэж байгаа юм чинь. Тэгээ чи угаасаа ингээ чөлөө авах гэж байгаа юм чинь. Чи бас ингээ аав ээжтэйгээ зураг авахулцгаа гэж ятгаж агаад хоёр талаасаа ингээ гэр бүлтэй ингээ зураг авахулж байгаа байхгүй юу. Хоёр ээж нарыг ингээ хөөрхөн гоё байлгахын тулд би Амур дээр очиод мейкап хийлгсэн. Amor Professional Studio дээр мэргэжлийн мейкап артист байгаа. Хоёр ээж нарыг мань бүр үнэхээр хөөрхөн болгож өгсөн. Тэгээ бас баярлснаа илэрхийлээд одоо энэ бичлэг дээрээ та нарт ингээд тэр мейкап артист маань ингээд VIP сургалт явуулт юм бэлээ 2 өдрийн. Тэгээ үнийн мэдээлэл гэвэл энэ байна. Тэгээд мейкап сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байвал Amor Professional Studio руу бичээрэй гэд одоо баярлснаа ингэж илэрхийлж байна. Сургалтыг нь дэмжиж. За тэгээ хоёр ээж нарын маань үсийг Амор бүр маш хөөрхөн болгож өгсөн. Гаднах үзмжиндээ ингээ айгүй гой сэтгэл хангалуун болоод ингээ бид гурав гарваа тэндээс. За тэгээд ингээ студи дээр очиод зураг авах надад бол амар юм emotional байсан. Тэгж ээжтэйгээ тэгж тиймэрхүү цаг хугацааг нэг өнгөрүүлж үзэж байгаагүй болохоор одоо эн чин камерын дээр дүрсээ буулгана гэдэг чинь амар нандин зүйл юм бэлээ. Зүгээр даруулсан зураг харахаас гадна зураг авахулж явах үеийн мөч гэдэг чинь амар нандин юм бэлээ штэ. Камерны өмнө яхаа мэдгүй хааш харахаа мэдгүй ингээд жоохон ингээд төөрөөд байж байгаа нэг амар игдүүтэй амар юм нандин дурсамж болж үлддэм бэлээ. Ганцхан зураг авахулах гэдгээс гадна. Тэгэд би ингээд яг нэг зурагныхаа ингээд позыг авч жаад ээжийг ингээд цээжин дээр ингээд налдаг зураг байдаг байхгүй юу. Тэгээ тэрэн дээр ингээ яг ээжийн ингрийг ингээд налаад ээж тэгээд толгоон дээр ингээд хацраа наагаад ингэсэн чи бүр дотор нэг юм ингээд огшоо авцсан за. Тэгэл би тэгжсэн алим Микото ямар гарч ин харыг даа гэж худлаа тэгж чаад ингээд нууцаар ингээ уйлаад нүлэмсээ арчаад. Тэгээ ер нь ал аав ээжтэйгээ хайртай дотныхоо хүнтэй тэгж гой зураг авах бүр яг ингээ байх ёстой зүйл юм бэлээ. Тэгээ төрс өдрийн гой зүйл гэвэл тийм юм болсон юм байна. За тэгээд гадуур ингээд нилээ юм одоо юм жоохон бас стресстэй яваад байгаа аахгүй яа тэгэхээр төлөвлөсөн цагаасаа жоохон ингээд орой эхэлсэн. Тэгээ студийнхаа цагийг хойшлуулж мошлуулад яаж яхад ингээ өлссөн юм мэдэж амжаагүй. Тэгээд хоёр ээж нэг аав одоо ингээ өлсөд байж байгаа. Тэгэл гялсан мэдүүлчмээр байдаг. Студийн цаг тулчаад байдаг. Тэгээд хоёр тал ингээ яарал за ингээ хувцас өснө яаж нэ чинь зургийн таалагдж гинөө. Одоо ингээ хавуулаарай гэл дунд нь ингээ зохион байгуулагч гээл ингээ гүүгэл бүр амар юм chaosтай байсан. Тэгэж гүйж байгаа л тэгэл ашгүй юм аа тэгэл ингээ байжсэн чинь одоо нэг юм хувийн асуудал үүсээд тэгээ тэр асуудлаа ингээ зохицуулах гэж яваад тэгсээр л ингээ төршөдөр дууссан заяа ингээ орой болчихж байгаа. 6 авахулж дуусаа юм мэдэх гэсээр л 8 болцсон. Тэгээ тэр одоо гарсан хувийн асуудлаа ингээ зохицуулах гад ингээ 2 3 цаг болж байгаа хол замд явж маваад тэгээд угаасаа амар ядарсан. Одоо дунд нь ингэсээр гад айгу ядарчдсан бэлээ. Өө тэгжсэн чинь нэрээ Амуур надад нэрээ амар гоё. Намайг яг тэгж жоохон ингээ стресстэй байгааг зохион байгуулагч хийгээд байгааг ингээ анзаарсан. Энэ охин ч одоо төрс өдөр гэдгийг мартцсан явж штэ гэдгийг анзаарсан. Тэгснэ тэд нар багаараа хуйлдж жагаад яг би үсээ ингээ шүлжүүлэхгээ байжсэн чинь торт аваад ороод ирдیں۔ Тэгээ би нэрээ миний төрс өдөр штэ гин санаад ингээ айгу уйлсан. Нэрээ энэ төрс өдрөөрөө би хамгийн их лаа үлээсэн бэлээ. За одоо ингээд 12 өнгөрөөгөөд найзлуу маань ингээд лаа уулал гэж өгч байгаа. Тэгээ надад ингээд захиалгаар төрс өдрийн торт хэлгээд тэр тортон дээр нь энэ тоглоом байсан. Би нөгөө гүнжнэр дундаас одоо Disney-гийн гүнжнэр дундаас Ariel хамгийн дуртай байхгүй юу? Яг тэгвэл Ariel усан дотор байдаг. Тэгээ би усанд бүр амар дуртай. Би бассейн сэлж явахдаа далайд байхдаа яг л миний гэр гэж би бодоод идэг цаанаасаа. Би ингээд устдаа л ойрхон байх хэрэгтэй хүн юм шиг. Тэгээд би ингээд одоо үерхийнхаа өмнө ингээд ярьжсэн Ariel гоё мой гэд. Тэгсэн чи ингээд надад Arielтэй ингээд торт үлээлгэж байгаа байхгүй. Тэгээд энийг одоо ингээд сувенир болгоод ингээд хатгалцсан байж байгаа. Тэгээд хоёр дахь тортыг маань ингээд Амуур маань үлээлгэж өгч байгаа. Би тэд ингээд төрс өдөр гэдгээ дахиад санаад ингээд уйлаад тэгээд тэр тортыг ингээд тэндээ бүгдээр ингээ хувааж идсэн. Тэгээ бас нэрээ миний төрс өдрөөр манай зоол жаргал надад цэцэг явуулсан. Амар хөөрхөн. Тэгээд бас нэг сюрприз байгаа. Тэгтээ тэрийг та нар удахгүй мэднэ. За тэгээд нөгөө нэг асуудлаа зохицуулчаад ингээ 11 12 баг өнгөрөх гэж байгаа байхгүй юу? Биш. 11 өнгөрсөн баг 12 болох гэж байгаа. Тэгэл ингээл гэрлүүг ангу амар ядарсан угаасаа ингээл бүр хөв гэсэн тэглээш нөгөө нэг зураг мураг авахулна ээжэд давхар хувц авцсан ингээл ингэж явж байгаа л гэрлүүгээ ингээл орхоол
ингээл за унтъя дөө. Тэгээ угаасаа би гэхдээ төрс өдрөө нэг тэмдэглэж чадаагүй гэдэгтээ нэг стресстэйгүй байсан. Угаасаа л нөхцөл байдал ингээд таарсан. Тэгээ би урд нь болохоор жоохон стресстэй байсан. Яа дахиад би төрс өдрөөрөө ингээл азгүйтэй л дахиад би тэмдэглэж чадсангүй гэ тэгэд стресстэй байсан бол энэ жилийн төрс өдрөөр ердөөс тэгээгүй. Айгуу дэжгүй хөнгөн байсан. Стресс байсан ч гэсэн тэгээ яах вэ тэгэл тохиолдсон биш дээ. Тэгээ юу хинт гомдлох юм би ердөөс тэгж нэг гомдлмоор санагдаагүй. Яа яхаараа миний төрс өдрөөр ингэдэг байна. Яа би төрс өдөр тэмдэглэхгүй гэдэг ч юм уу нэг тэгж нэг өшөрхөөд ч юм уу нэг юм гомдлоод байгаагүй. Тэгээ угаасаа гэрлүүгээ яг за сайхан унтъя дөө гэд ингээл орох гэжсэн чинь манай найз залуутай ингээ хувилдаад гэрт төрүүлээд ирсэн. Гэрийн төлхөөр өгч авалцаад тэгээд ингээд сюрприз болгоо буудаж муудаад тэгээд манай найзууд бас ингээд YouTube channel-тай болсон байхгүй юу. Тэгээ Ruby-гийн төрс өдрөөр ингээд сюрприз барьлаа гэдэг бас vlog хийсэн байгаа. Тэгээ хэрхэн сюрприз барьж байгаа, яаж гэрт орж ирж байгаа гэд тэр vlog-ыг эндээс үзээрэй. Тэр бас ингээд амар гоё. Ингээд 3 дахь тортоо хүлээж байгаа юм би. 3 торт заяо. Бүр ингээд 3 удаа хүслээ шивнэн гэдэг чинь амар гоё зүйл байхгүй юу. Тэгээд ингээд жоохон ингэсэн ингээд ядарсан ингээд байсан юм чи шууд ингээд сэргээл амар гоё санагдаад тэгээ Аки бас ингээд видео коллоор Вьетнамаас ирж исэн. Тэгээ видео коллоор ингээд бүх найзууд маань ингээд бүрэн дүүрнээр ингээд тэг би ингээд уйлаад бас тэгэл төрс өдөр маань нэг иймэрхүү болсон. Гоё айц айгуу гоё юм. Дотн нэг юм жижигхэн circle-доо айгуу юм нандин болсон. За тэгээ дараа нь 2 сарын 6-нд би бас нэг одоо ажилтай болоод гэрээ зурх гад очсон чинь нөгөө нэг гэрээ зурх гэж байгаа хүн маань төрс өдөр чинь байсан билээ штэ гэж надад амар хөөрхөн жижигхэн торт үлээл гэсэн. Ингээ би 4 удаа торт үлээсэн. Тэгээ одоо би төрс өдрөөрөө авсан надад ирсэн бэлгнүүдээ та нарт үзүүлье. Тэгээ бас өөр нэмэлтээр авч мавсан юмнуудаа үзүүлнэ. За хамгийн эхлээд энэ бөгжнөөс эхэлчихье. Ийм совдон бөгж. Энийг болохоор би Шангрилагийн 2 давхарт ордоо гэдэг одоо jewelry дэлгүүрээс авсан. Тэгээ энэ болохоор миний ордны чулуу, анар чулуу. Тэгээ би энийгээ бүр байнга зүүдэг хизээч авдаггүй бараг жил гаруй бараг 2 жилч болж иж магадгүй энэ бөгж. Тэгээ миний ордон дээлтэй чулуу. Тэгээ надаас маш олон хүмүүс ордон дээлтэй чулуугаа яаж мэдэх вэ гэж асуугаад идэг зүгээр Google дээр таачих. Тэгэхээр шууд гараад ирнэ ордон дээлтэй чулуу монголоор англиар орсоор ямар ч хэлээр бичсэн. Тэгээд энэ чулууг аль хуруунд айл гартаа зөвүүл одоо юунд сайн мэн гэ бүгдийг бичсэн байдаг. Тэгээ энийг анар чулуутай бөгжөө би бас ордоогоос авч ийсэн. Энийгээ бас ордоогоос авсан. Тэгэд би нөгөө одоо 17 солонгос явж нөгөө давхраагаа анзуулах гэж байгаа байхгүй юу? Тэгээд хагалгаа хийлгэхэд ямар нэгэн маникюр, педикюр огт байж болдгоо гэсэн. Тэгээд би бүр урьдчлаад ингээ хомсоо бодуулахаа болцсон. Тэгээд эндээ бараг дасцсан. Тэгээд юм бодоггүй гарн дээр одоо ийм совдон бөгж мөгж амар гой цэвэр харагдсан юм л ш. Тэгэд ингээд дуурлаад авцсан. Энийг авсан үнийг мартчихжээ. 80 мянга лөө 70 мянга ч үлээ тэр авсан байсан. За төрсөдийнхээ бэлгүүдийг эхэлж харуулчаа дараа нь илүүтэй юмд харуулъя те. Хамгийн түрүүнд би дүүнийхээ бэлгийг харуулмаар байна. Би нөгөө 5 нагц дүүтэй байхгүй юу? Одоо манай төрсөн их хүүхдүүд. Тэгэд ингээд миний төрсөн өдрөөр 12 өнгөрцөн. Тэгсэн чинь манай маргад дүүг бичиж байгаа байхгүй над руу. Анаа таны төрсөн өдөр юм уу? Facebook дээр шил худлаа ингээд одоо онсоор яваад байгаа мó гэх. Тэгэхээр би үнэ гэсэн чинь манай дүү юу гэлээ дээ. Анаа мөнгө авахгүй төрсөн өдөр гэдэг чинь мэдсэнгүй тань заавал дараа бэлэг авч өгнө гэд би юу гэж дүүнээсээ бэлэг гордох вэ? Тэгэл нэг юм бодохгүй за гэдгийг орхицсан байсан. Тэгсэн чинь манай дүү ингээд ар хөрхөө надаас ингээ нэг амар сонио 2 сарын 3 билүү 4-нд анаа танад лааны суурь байдагтай зургийг аваа явуулаач тхүү манай хичээл дээр ингээд хэрэгтэй болоод байна гэдэг. Би юу ч бодохгүй ингээ аваа явуулсан. Тэг нэг л с ิจ гтэй санагдаад лааны суурьаар яг яах гэдэг юм гэсэн чи үгүй анаа хичээл дээрээ гэд. Тэгэл за гэх нэг юм бодохгүй ингээ бэжсэн. Тэгээд ээжтэйгээ нэг зураг авахулсан гэсэн шүү дээ. Тэгсэн чи ээж надаа энэ уутыг ингээ бариад яваадсан хгүй. Тэгээд маа дүүнер ч өгсөн. Маргад ингээд бамаг канад бити илэрээ. Тэгээд сюрприз шүү. Гэ надаа энэ бэлгийг авч өгсөн байсан. 2 сарын 5-нд анаа надаа мөнгө байхгүй. Таны төрс өдөр чинь гэдэг мэдсэнгүй гэж бичиж байхдаа аль хэдийн миний бэлгийг ээжтэй өгөлцөөд авалцаад ингээд хувилцсан надаас сюрприз барьж байгаа байхгүй юу. Нэг гоё юм нэ заяа. Эхний гоё юм ингээд сюрприз барьж байгаа гинтийн бэлгээр. Тэгэл амар хөөрхөн байн надаас та бэлгээ задлсан уу мэдсэн үү яасан та яаж нээж ингээд. Тэгээ би их чинь ингээд YouTube дээрээ бэлээ чинь задлаад гоё реакшн хиймээр байгаамаа. Тэгэд гоё үзүүлнэ гэдгсэн чи байнга надаас суугаалтаа реакшн хийсэн юм уу эвлүүлсэн юм уу яасан юм уу гэд. Тэгээ нөгөө нэг юм асуудал үүссэн байсан гэсэн шүү дээ. Тэр асуудал үүссэн байхад хүртэл ингээд анаа та бэлгээ задлсан уу? Анаа та бэлгээ задлсан уу гэдэг ингээд дүүнер тэгээ болдгоо. Тэгээ би ингээд задлаа.
За тэгсэн чинь дотор нь нэг юм байна. Манай хоёр дүү нэрээ бичсэн. Маргаж исүүг ингээд нэрээ бичсэн. Тэгээд хайрт ихчтэй төрс өдрийн гал халуун мэндийг дахин хүргье гэж бичсэн байгаа байхгүй юу? Хайрт ихчтэй. Тэгээ би том дүүтэйгээ жоохон муудалцсан байгаа. Манай том дүү 14-тэй. Муудалцсан ч гэжтэй. Тэгээд ингээд дүү маань ингээд муудалцсан ч гэсэн надаа ингээд хамт ингээд бэлэг хаагаад дэлгүүр хийсээд ингээд надад захиа бичиж байгаа нь бас ингээд амар хөөрхөн санагцсан. Тэгэд энэ нэг юм түлхүүрний осор байгаа байхгүй юу? Яагаад энэ түлхүүрний осрыг сонгосон бэ гэсэн чинь манай зурагтны ажуудлын сервант дотор чихмэл нохоо байдаг. Тэрийг манай эд нагч надад бэлгэлжсэн төрс өдрөөр чи жинхэнэ нохоо авч тийжиж чадахгүй байгаа юм чинь энэ чихмэл нохоог тийжиж гэсэн чинь манай дүүнер тэр нохоог аль хэдийн анзаараад тэр нохоотой чи адилхан болохоор гээд надад энийг ингээд бэлгэлсэн гэж байгаа юм за. Тэгээд тэгснэ манай маргад дүү өөрийнхөө одоо доотлогоо Мишель гээд дүүд нэг юм Жорданы хөрний осор бэлгэлсэн байсан байхгүй. Тэгээд би тэрийг харчаад чи ямар хөөрхөн ингээд бэлэг бэлд надад бас юм авч өгөөрэй заа юу гэж хэлсэн чинь тэр ингээд үгийг санаад надад ингээд хөрний осор авч өгч байгаа байхгүй. Эрэхтэй хөвгт заяо. Юмыг детальтай санана гэдэг чинь бүр эр хүний нэг юм зөв шинж чанар ингээд суугаад байгаа байхгүй юу? Coca-Cola-тай Haribo. Би эвзэн чихэр дундаас хамгийн дуртай нь Coca-Cola-тай гэдгийг яаж мэдсэн юм мэдэхгүй. Магадгүй би ярьж ирсэн юм уу, миний ярьж ирснээс цээжилсэн юм уу мэдэхгүй. Ямар ч энэ бүр амар орон ширхэг байсан. Тэгээ би идээд та нарт харуулах гад нэгийг ингээ үлдээсэн байгаа. Тэгээ надаас лааны суурьны зураг мургийн асуугаадсэн гэсэн штэ. Тэсэн чи миний лааны суурьд тааруулаад им лаанууд авч өгсөн. Би лаанд амар дуртай. Гэрээр дүүрэн лаа байдаг. Гой хэлбэртэй лаануудаа би ингээ асааж чадахгүй хайрлаад сервантанда хатгалцсан байж идэг. Тэрийг ажигласан надад лаа авч өгч байгаа байхгүй юу? Бас амар мэдрэмжтэй байгаа. Яг Бамакана юунд дуртай лээ, юу сонирхдаг вүлээ гэдгийг ингээд мэдэж сонгож бэлэг авч өгсөн байгаа байхгүй. Нэг хараа амар хөөрх юм пичи өнгөтэй ийм хөөрхөн лав энийг хайрлан асаана. Эсвэл асаахгүй хатгалчтай юм билүү? Дахиад нэг лав байгаа. Оо чинэлээ өнгөтэй юм шүү. Манай маргад исүүгэн хоёр маань надад бэлгэлсэн байна. Хөөрх юм аа. Нэг нь асаагаад нэг нь хатгалнаа. Тэгээ болоогүй заяо. Ийм лааны сур бэлгэлсэн. Энэ дотор нь лаага асаагаад тэгээд энэ байшин ингээ гэрэлтэж байгаа юм шиг яг миний мөрөөдлийн байшин шиг гэж би төсөөлсөн. Энэ миний мөрөөдлийн байшин. Мөрөөдлийн байшингаа билээ асааж гэрэлтүүлнэ. Амар өөргөн байгаа юм. Намайг нэг уйлуулсан бэлэг байгаа заяо. Энэ. Одоо ингээ ярихаар ингээ уйлах гадах юм. Би 5 дүүтэй гэж хэлсэн шүү дээ. Тэгээд том хоёр нь дэлгүүрээсээ надад иймэрхүү юм авч өгч байгаа. Дунтлын дүү нь болохоор Мишель гэдэг айгу хөрх охин байгаа. Энэ түүний бэлэг. Одоо энэ бэлэгнээс өөрийнхөө нөгөө жоохны бамакийг олж харсан. Би бүр энийг хараад шууд ингээ шоконд орсон. За ингээ текст бичсэн байгаа байхгүй юу? Анада төрсөн өдрийн мэнд хүргэе. Ийм гоё студтэй болоорой. Хүндэтгсэн дүү Мишелээс мэнд хүргэв. Энэ студийн хараа. Ruby Studio гэсэн. Ингээд 1 2 3 4 5 6 давхар. Тэгээд энэ 7 давхар нэм террас Ruby гэдэг юм давхартай. Тэгээд одоо манай дүүнер ингээ манад ирэхдээ би ингээ дүүнергээ зарж байгаа шүү дээ. Тэгээд энийг хавьд иргээд. Тэгээд энэ хаанаа ингээ студийн өрөөнд байгаа гэж ингээ хэлдэг байхгүй юу? Би тэгээд им ажлын өрөөтэй болох ингээ амар хүсдэг байсан. Тэгээд энэ байранд би 6 сард нүүж ирсэн. Тэгээд ингээд ажлын өрөө болгож болохоор өрөөтэй ингээ байр зөндөө хайж байгаад ингээ сонгосон байхгүй юу? Тэгээд хамгийн анх юм студийн өрөө гэх тэрийг нэрлэлсэн бичлэгээ нь. Тэгээд одоо галтгоо болон унтлагын өрөөгөө бичлэгний өрөө болгохгүй гэд. Гэхдээ одоо яг унтлагын өрөөндөө хийж юм л да. Тэгээд бичлэг эдэлж мэдээлэхдээ дандаа тэр өрөөндөө миний ажлын өрөө гэд. Тэгсэн чинь тэрийг ингээ анзаараад ингээ сонсцсон. Тэгснэ намайг ийм гоё студидтэй болоорой гэж байгаа байхгүй юу? Ruby Studio гэснэ энэ дээр ингэ зүрхтэй. Тэгснэ болоогүй заяо. Манай студийн өрөөний хаалгыг хараа. Кодтой хаалгатай шүү. Манай дүүгийн манифесттэй амар биелэх баха. Би өөрийнхөө нөгөө жоохныг олж харсан гэсэн штэ. Одоо миний хайрын хилэмж бэлэг байхгүй юу? Надад хүн бэлэг өгөхөөр би ингээ амар гоё хайрлагдж байгаа мэдрэмж авдаг. Надтай гоё юм ярилцлага, чин сэтгэлийн ярилцлага хийхээр ингээ магтахаар би ингээ хайрлуулж байгаа мэдрэмж авдаг. Миний хайраа илэрхийлж байгаа нь ч гэсэн яг тийм байт юм билээ. Би бусдыг магтаад тэгээ бусдад бэлэг өгч яхаар айгу гоё байдаг. Тэгээ би энийг одоо айгу том болоод миний хайрын хилэмж юм болцсон байх таа гэж боддог байсан чинь би жоохносоо хүнд одоо дэвтэр өгдөн штэ. Тэр дэвтрийн хавцыг ингэ салгаж агаад би дандаа автокритик болгодог байсан юм билээ. Гой гой үг бичээл, захаа бичээл, зураг зураал, тэгээ ихчтэй, ээжтэй, төрс өдрөөр нь тэгээ Мартин 8 тэгээд одоо хич байгаа найз залуу
малууд ингээд бэлэг бэлдэж өгдөг байсан заяо. Ах ихч 2 моёр гэж мэгээд ингээд. Тэнгүүд би яг энийг харснаа би нэрээ ингээ мөнгө байхгүй ч гэсэн яг ингээ гар доорх материалаараа ингээ цаасаар дугтууж мэгээд хүнд бэлэг өгөхтэй амар дуртай байсан шүү дээ. Тэр Мишелээс би өөрийгөө олж харсан байхгүй юу. Тэгээ энэ бэлэг надад бүр ингээ амар нандин. Одоо энд ингээл амар хинээрийг ингээ шингэсэн байгаа. За манифестийн хүч мүч ийм гоё студидтэй болно. Болох байхгүй манай дүү надаа ийм бэлтэж өгч байгаа юм чам. Хамгийн супер бэлэг манай дүүнрийн бэлэг байлаа. Бамаканы хайртай шүү за. Та нар одоо энэ бичлэгийг үзэж байгаа зөндөө их баярлалаа. 2 сарын 10-нд манай Мишель дүүгийн төрс өдөр болсон. Надад одоо энэ захиаг өгдөг дүүгийн маань төрс өдөр болсон. Манай Маргад дүүгийн төрс өдөр 8 сард болдог. Тэгээ би Маргад дүүгдээ ингээд төрс өдрөөр нуц муц авч өгөөл дэлгүүр өсвөлж явахдаа хамт Мишелийг дагуулж авсан байхгүй юу. Тэгээ Мишель ингээд надаар юм ахуулсан. Тэгээд тийжээсээ би тэгэхээр за тэгвэл төрс өдрийн чинь бэлэг шүү. За надад 2 сарын 10-наас анаадагасаа бэлэг нэхгүй шүү. За юу гэд. Тэгээд ингээд дүүдээ бэлгийг авч өгөөд тэгээд тэгсэн ч гэсэн би дүүдээ ингээд бэлэг барьмаар байсан. Тэгээд би ингээд бодоол 2 сарын 10-нд ядаж ингээд дүүгээ дагуулад хоолнд орж мараад те гадар дотор гой тоглож молуулаад ч юм уу гой тэгэж өнгөрөндөө гэж бодож агаад мартцсан. Яг 2 сарын 10 болсон ч 2 сарын 10-ны орой би сонсон. Мишелийн төрс өдөр штэ гэ би ингээд толгоогоо ингээд тэгэл би шууд маргааш өглөө видео кол хийгээл тэгэл юу ихийн яахаа ихийн хичээл дээрээ хэдээс тарах юм арах ингээд тэг би дүүдээ яг юм сюрприз барьмаар санагдаад тэг өглөөнийг альчлалын уулзалтанд орчоод тэг гэрэмэрээ зурчаад тэгээд дүүдээ утас авч өгөөд тэгээд уцанд нь одоо наалт малт наалгаал хичээл тарахаас өмнө амжичмаар байдаг. Тэгэл торт морт үлээлгмээр санагдаал ингээд ангируун тарахт нь ингээд тортыг барайл ингэж ормоор санагдаал. Тэсэн ч үнэхээр амжаагүй хичээл нь тараад дүүдээ гэрт нь ороод ингээд сюрприз барьсан. Тэгээ найзлуугийнхаа машин суулгаж агаад та хоёр ингэ байж заяо маргад битээр орчоод ирэх гэсэн чинь маргад нь нөгөө мэдрэмжгүй царайлаад хөө Мишель гарыг буу гэж болдгоо. Тэг би маргадыг загнаад хөө албаар Мишель ч үлдээгээд ингэ сюрприз барих гэдэг ч гэсэн маргад гэд. Тэгээд ямар ч гэрт нь орсноо ингээд ламаг нь хасааснаа тэгээ хуйлдж байгаа. За ороод иргээ тэгээд ингэ гэрэл унтраагаа тэг хүсэл шивнүүлээд за чи 10 нас хүрч байгаа юм чи 10 хүсэл бодоорой. За юу гэсэн чи нөгөөт нь бараг 5 минут ингэ зогсоол ингээл дотроо ингээ хүслээ шивнээдсэн. Тэгээд ингээ уцыг ингээ гаргаж өгсөн чинь ингээ уцаа ингэснээр бүр ингээ гайхаад амар хөөрхөн. Тэгсэн чи яасан гэж маргааш нь маргад дүү надад ингээд Мишелийн уцсны зургийг явуулж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь уцсныхаа дэлгэцэн дээр миний зургийг тавьсан байсан. Ингээ амар хөөрхөн байгаа үсттэй. Ямар ч гэсэн дүүнэр маа намайг ингэж баярлуулад тэг би дүүгээ тэгж баярлуулсан байт юм аа. За одоо дараагийн бэлгээ задлаа. За дараагийн бэлгийг болохоор би өөртөө урьдчилж авсан бэлэг. Энэ болохоор Gentle Monster-ын шил байгаа. Instagram дээр reel хийж харуулсан. Тэгээд YouTube бичлэгээрээ бас зүүсэн байгаа. Энэ болохоор Gentle Monster-ын нөгөө сүүлд гаргасан collection-ийнх нь шил. Амар хурдан sold out болсон шүү дээ. Би нөгөө ингэ бодоол аль загварны болоо гэж wish list-эндээ хийсэн байсан чинь тэгээ загварууд нь ингээд зарагдаад дуусаад исэн. Ер нь гой загварууд байсан. Тэгт надад ингээд амар экстра санагдаадсэн болохоор тэгээ надад энэ загвар амар хөөрхөн санагдаад тэгээ энийг ингээд авсан. Энийг болохоор би сая 195 сая төгрөгөөр авсан гэж санагдаад шууд одоо сайтаас нь захиалсан. Монгол руу шиппинг хийд юм билэ. Тэгээ энийг захиалчаад маргааш нь Jenny яг энэ шилийг зүүцэн ингээд пост хийсэн байсан. Гоё нөө. Амар гоё хэрэгжилээ. Айгуу сүртэй одоо ийм шилний савтай ирд юм билэ. Миний энэ жилийн төрс өдөр ингээл айгүй спешиал болох юм шиг санагдаадсан надаа. Яагаад чи энэ жилийн төрс өдөртөөч биш ер нь одоо миний хүрж байгаа нас надад нэг л юм гоё ингээ санагдаад тэг би өөрийгөө бүр амар том баярдуулмаар байсан. Тэг би ингээ төрс өдрийнхөө бэлгийг нилээ ингээ бодоодсэн байхгүй юу. Тэг би өөртөө Miu-гийн цүнх авч өгмөрөөсөн $3400 надад ингээ амар таалагдсан цүнхээс байхгүй юу. Тэг бодож агаад авах болсон. Тэгтээ авч магадгүй. Ямар ч одоогоор бол заавал бүр бас ингээл авмаар байгаа мó гэхээр биш. Тэг би ер нь иймэрхүү үнэтэй худалдаа авалт хийхээ өмнө дандаа өөртөө нэг бодох нэг 7 хоног өгдөг байхгүй юу. Тэгвэл зарим худалдаа авалтыг сэтгэл хөдлөөр хийчихээр ердөөс өмсдөггүй. Тэнгүүдээ хэрвээ 7 хоног ингээ хүлээгээд 7 хоногийн дараа ч гэсэн надад бүр бодогдоод ах юм бол авъя. Бодогдохоо болцсон бол авахаа болиг гэдэг дүрм надад бүр маш сайн үйлчилдэг. Тэгээ би өөрийгөө мөнгө үрхээс нэлээд удаа сэргийлжсэн. Тэгээд одоогоор бол тэр цүнх бол надад их бодогдохгүй л энэ. Тэгэхээр надад тэрнээс л гоё цүнх таалагдаж магадгүй гэж би бодоод байгаа. За дараагийн бэлэг надад бас айгүй юм үнэтэй бэлэг байгаа. Энэ бэлэг байна. За яагаад үнэтэй вэ гэхлээр за надад нэг Vava гэдэг дүү байдаг байсан юм аа. Тэгэхээр одоо дүү байха болцсон. Одоо манай доотлог үе байсан хгүй юу бүжгэн дээр. Тэгээд тэр залуу анх орж ирэхдээ Ruby Anna л гэж орж ирсэн. Volume Plus дээр байхдаа ч гэсэн Ruby Anna байсан. Тэгээ одоо болохоор Ruby Chi гэдэг дууддаг болсон. За тэр яг уу. Тэгээ нодлонгийн төрс өдрөөр би ингээд хүмүүсийг ураад ингээд төрс өдрөөр тэмдэглэжсэн байхгүй юу. Тэгсэн чинь төрс өдөр дээр маань ирээд тэгээд ямар ч бэлэггүй очсондоо ингээд жил гимшиж явсан. Тийм болохоор энэ жилийн төрс өдрөөр заавал бэлэг өмөр санагдаад ингээд бүтэн нэг жилийн турш бичлэг бүрийг чинь тасралтгүй үзээд юун туртаагч ингээд
судалж одоо бэлгээ сонгосон гэдэг гэж байгаа байхгүй юу. Тэгээ энэ бэлэг бас ингээ амар супер байсан мэдрэмж нь. За хамгийн эхлээд энэ кейс iPhone 16 Pro-г нь аваагүй. Ягаад гэхээр Pro нь халаад идэг болохоор Plus авсан гэсэн болохоор ч би ийм custom кейс хийлгүүлсэн гэ надад кейс авсан. Тэгээ энэ кейс нь болохоор дээшээ доош харсан муур, тэн дээр Ruby гэж бичсэн. Тэгээ тэн дээшээ доошоо харсан муур нь yin yang гэдэг шиг ингээ арга бэлэг шиг харагдаад байгаа болохоор айгу гоё утга учиртай гэж бодоод энэ кейсийг сонгож хийлгсэн гэсэн. Гайхалтай гайд тэнцвэр баланс. За дараагийнх нь лог бичлэгэн дээр чинь лаанд айгу их дуртай гэж гардаг болохоор ч лаа сонгосон. Тэгээ яагаад Чернелийн онг одоо сонгосон бэ гэхээр ягаад чи надад Чернелийн онгийг авч өгмөр санагдаадсан. Тэгээ одоо Чернелийн онгийн нэг тийм энерги ч юм уу, аура ч юм уу тиймэрхүү юм дутагдаад ээж магадгүй гэж бодсон болохоор Чернелийн онгийн лаа авч өгсөн гэсэн. Энэ бэлэг бас супер мэдрэмжтэй. Амар гоё үнэртэй. За энэ бэлэг байна штэ. Бас би ингээ энэ бэлгийг харсаар бүр энэ юу вэ? Энэ нэрэн гэсэн тэр юм бах та гэж бодсон. За хамт задлаа. Акип дээр iStocks гэдэг бичлэг хийдэж штэ. iStocks бичлэгэн дээрээ 2024 оны хамгийн дуртай дуу Whiplash гэсэн тэгэж ярьсан болохоор ч iSpa хамтлагийн 5 дахь мини альбом болох Whiplash гэдэг альбомыг бэлгэллээ гэсэн. Тэгээд тэгснээ хамгийн дуртай гишүүн чинь Карина байж магадгүйгээд Каринаг сонгосон гэсэн. Тэг миний хамгийн дуртай гишүү болохоор Winter болон Нин баггүй юу. Тэгээд тэгснээ гэсэн магадгүй Winter-т дуртай байж магадгүй. Тийм болохоор надад Winter нь байгаа шүү, сольж болно шүү гэсэн. Би анх удаа ийм цомогтой болж үзчихэ. Надад Justin-ий ч цомог байдаггүй заяа. Амар супер бэлэг байгаа. Би одоо iSpa гэдэг хамтлагт одоо Justin шиг ч юм уу тэгж амар унж тусдаг биш л дээ. Гэтэ би энэ хамтлагт амар дуртай. Тэгсэн ч гэсэн надад одоо ингээд альбом сонгож бэлгэлнэ гэдэг надад ингээд би ярцаад байгаа байхгүй бүр шарус босоод бүр тогтлоод байна. Oh my god. Яахны альбом. За ингээд юм бэ. Эндээс нь ингэж гаргаж ирд юм шүү. What is this? Энэ юу вэ? Вау. Явны зүрх хатгаж. Каринаг сонгоцсон болохоор дандаа Каринагийн зургуудаар дүүрэн байт юм байна л да. Энэ нин гэж штэ. Тэр Карина. Ямар сонирхолтой юм бэ те. Одоо эн чинь блэ Жизел. Ингээд дунд нь хальт мембрүүд нь орж ирснэ. Яг ихэнхдээ бол Каринагийн зургууд байт юм байна. Тэр нэг хараач амар царайлаг байгаа зү. Ямар супер юм бэ. Надад ингээд Whiplash-ийн аура ингээд одоо юу лээ үйлцэл ингээд мэдрэгдээд аваа санагдаад байгаа юм бүр ингээд. За байж болоогүй дотоороос нь бас дахиад баахан зургууд гарч ирж байна заяа. Ямар супер юм бэ. Ингээд нэраа баахан Каринанууд байна. Oh my god. Ингээд стикертэйгээ. Энэ юу юм болоо? Энэ плакат юм бах та. Би 10 жилдээ байхдаа Ранетки гэдэг хамтлагийг бүр амар дууралж ингэж тэгээ CD, MIDI, одоо плакат тэ байж болох бүх өөрхийн картууд байдаг гэсэн чинь тэрийг ингэж цуглуулж мөглөлдөг гэсэн. Тэрнээс хойш би анх удаа л ийм одоо ямар нэгэн хамтлагийн ийм юмтай болж үзчихээн. Ямар амар супер бэлэг вэ. Ваа. Тэгээ надад бүр ингэж хаанагаа уулзъя, хаанагаа бэлэг өгөх гэсэн хаанагаа ингэж тэг ингэ хүлээж байгаа надад бэлэг өгсөн. Ваа үнэхээр их баярлаа. Ямар гоё юм бэ. Энэ карт гэдэг юм шүү. Нин гэж. Энэ Карина биш ээ, нин байна. I got goosebumps. Тэснэ энэ зургийг хийх нэг юм хөөрх юм өгч. Би чамтай Winter-тэй солиё гэжсэн байл л доо. Энэ карт дээр нин гараад ирлээ ш. Миний дуртай гişүн. Зүгээр нэг за энийг авч дөө, энийг авчих юм уу? За энийг авчий гэж бодоогүй. Бүр яг ингээд намайг сонгож, сонсож, намайг сонирхож ингээд хүнд нь ямар хөрх юм бэ? Ингээ хүндэн тааруулж бэлэг өгч байгаа байхгүй юу? Вау. Нэг юм жоохон хүчиг санагдаад наа. Жоохон хүчиг. Цомог гэдэг чинь ямар гайхалтай юм бэ? Хаста сонирхуу юм манай баава. Одоо баава битээр тийм амар дотн найзууд ч юм уу те, юм дотн ихчдүү ч юм уу, дотн юм хүмүүс биш байхгүй юу? Жилд нэг тааруул их юм зорж ингэж уулздаггүй, нэг их чатлаад байдаггүй. Тэгсэн чи ийм хүн тэгснээр гаднахын уутын хар баабагийн ууттай.
Тэ үнэхээр их баярлж байна. За дараа нь найз залуугасаа би ийм бэлэг авсан. Гэтэ манай найз залууч мэдрэмжгүй. Одоо ингэ нөгөө хүн сууж байгаа байхгүй би явах чангалж болохгүй. Юу авахулмаар ингэ надаас асуугаад байгаа байхгүй. Тэгээ би өөрөө сонгож аваад энэ бэлгийг авахулсан. Гой гинтим баймаар шүү дээ. Чи юу авмаар юм гэж асуухгүйгээр мэ бэлэг гэдэг гэвэл гоёхгүй. Гэтэ яг энэ бэлгийг би өөрөө сонгосон. Өнөөдөр сонгож авсан. Ажилдаа ингэ явж явсараа тэгээ юу сонгож авахулгаа мэдэхгүй явсараа. Тэгээ зөндөө дэлгүүр хийсэн таалагдах юм өртөөс олдоогүй. Тэгж яагаад эцсийн сонголтон дээрээ байд блод дээрээ буусан. За бэлгээд бодлож үзье. Ийм цамц авахулсан байт юм аа. Өөрөө. Энэ цамц гэхдээ амар гоё цамц байл шүү дээ. Ингээ байдлаад орсноо би бараг ингээ буцаад гарах гэжсэн заяа. Яг ийм амар гоё энэ ямар гоё ингэж авахаар юм өрдөөсөө олдохгүй. Тэгэл заазаг гарыг дөө гэж байгаа л яг нэг ингээ хэсэг рүү н ороод харсан чи энэ цамц ингээ амар гоё амар зөөлхөн материалтай. Надад ийм нимгэн материалтай ийм цахилгааны цамц өрдөөсөө байдаггүй дандаа ийм маш зузаан цамцнууд. Тэгээ өмсөн чи ингээ биеиг бүр ингээ амар гоё харагдуулдаг. Тэгээ би хоёрыг авмаар гэсэн энэ цамцнаас хар болон хар сарал өнгөтэйг. Тэгэд би за харийн авчий гээд харийн ингээ авахулж байгаа байхгүй юу. Би ингээ хэлсэн өнөөдөр би сарлыг гэсэн авмаар л байсан. Гэтэ яг харийг сонгочихъя гээд харийг нь авцсан гэсэн чинь сарлыг нь бас аваад өгье за гэсэн. Яг өөрөө сонгосон ч гэсэн гэтээ сарлыг нь бас аваад өгье за гэж хэлж байгаа нь бол лайк. Гоё гоё. Тэгээ энэ цамц болохоор 300 биш 290 мянга байсан. За тэгээ төршөөдрөөрөө авсан дараагийн бэлэг болохоор манай Аки найз маань Вьетнамаас ирэхдээ ийм хөрхөн чарм авчирсан. Энэ болохоор айгүй ийм утга учиртай чулуу, ийм ногоон өнгөтэй, өөрийгөө эмчлэх, тайван байх, амар амгалан олох гэсэн тийм утгатай чулуу. Тэгээ энэ чулууг хараад за энэ бүр яг Ruby-гийн чулуу байна гэдээ надад авсан гэсэн. Тэгээ би энэ Pandora-гийнхаа зөвлөлтөн дээр одоо ингээд зүүж байгаа намайг тайвшруулах, стрессгүй болгох, эдгэх ийм чулууг манай Аки найз минь надад өгсөн юм аа. За ер нь төрсөдрийн нууд гэвэл ингэсэн болцсон. Гэхдээ төрсөдрийн би өөртөө авсан хамгийн том бэлгээ хамгийн сүүлд нь танилцуулъя. Төрсөдрөөс гадна зүгээр өөртөө авсан юмдаа харуулъя. За энэ болохоор би нөгөө сүүлд BTF-тэй хамтарч ажиллаад рил хийсэн баггүй юу. Тэр рил дээр надад энэ хоёр хувцс бүр амар таалагдаад би шууд очиод авсан. Guess-ийн ийм жинсэн як байгаа. Энэ айгуу зузаан як. Тэгээд надад яг энэ Guess гээд одоо энэ амар таалагдсан өнгөн джинс болон ийм өнгө амар зөгцсөн юм лээ. Тэгээ өмсгөл нь бүр маш гоё. Доогуур нь энэ өмдтэй. Тэгээ энэ яг үнэндээ үнийг нь би мартчихжээ. Яагаад гэвэл 50% хямдралтай байсан байхгүй юу? За би яг нийт дүнгийн дараа нь хэлчихье. Өмдтэй нь ингэж хосоор нь авснаа. Бодож жагаад ийм улаан цүнх авсан. Надад ийм улаан цүнх амар таалагдсан. Тэгээ дээрэс нь Guess-ийн одоо тэр худалдааны зөвлөх нь бүр ажлын үнэхээр сайн юм билээ ядаж хахтана. Джейсон өнгө болон ийм улаан өнгө амар гой зөгцдөг. Хувцнууд яг ингээ ирээд идэг л да төстэй загварууд ирээд идэг. Гэтэ цүнхний төстэй загвар гэж өрдөөсөө ирдэггүй болохоор одоо авсан дээрдээ гээд бүр маш сайн ажиллаад юм билээ. Хэрвээ нэг үзчихвэл тэгээ энэ цүнхийг өртөө авсан байт юм аа. Одоо энийг салгахчээ. За тэгээ Guess-ээс дахиад би найз залуудаа ийм як биш одоо гадуур хувцас авч өгсөн. Тэгээд миний бодлоор түүний хувийн өнгө ийм жоохон дулаан дуу өнгө байдаг, хар өнгө зөгтөхгүй. Яг ийм бейж өнгөнүүд айгуу зөгтөг болохоор би нэг бүр маш их авч өгмөрөөсөн. Дээрээс нь хямдарсан байсан. Ийм би нэгтээ өөрөө бас хаяа өмсөн. Тэгээд одоо энэ гадуур хувцас, энэ цүнх болон энэ джинсийн хослолыг аваад нийлээд сая 200 мянга болсон. Тийм. Тэгэхээр 50% хямдарсан гэхээр нийлээд 2 сая 400 болох байсан байгаа байхгүй. Тэгээ сая 200-аар би авсан. RG Place надаа ийм бэлэг илгээсэн. Тэгээд энэ сороочгийн цамцууд хоёр төрлийнх. Энэ болохоор зүгээр юм суул тэгснэ ингээд одоо cropped сороочгийн цамц тэгээд ийм хар зангаатай. Энэ аягүй гоё хэлдэг юм билээ нэрээ. Би ийм cropped сороочгийн цамц гоё харагдаг гэж өдөөсөө мэдж байгаагүй. Ер нь ийм cropped сороочгийн цамцыг ч нэг юм мэдж байгаагүй юм билээ. Амар супер харагддаг юм билээ. Тэгжээснэ дахиад нэг ийм бас юм богино тон сороочгийн цамц илгээсэн. Гэхдээ энэ нь болохоор эндээ нэг юм хунаастай. Энэ амар эмгтээлэг харагддаг юм билээ. Ханцуунд бариу болчхороо одоо тэрний ханцуунд болохоор юм өргөн байгаа штэ. Энийг болохоор энэ бариу. Тэгээ надад энэ загварууд бүр зөндөө их таалагдсан. Тэгээ илгээсэн бэлэгчээс гоё юусэн шүү. Тэгээд энэ ханцууг нараа амар гоё юм одоо урагшаа өргөн урт гэх юм уу. Одоо би өөртөө авсан хамгийн үнэтэй юм оруулах гэж байна. Өөртөө авсан хамгийн том бэлэг. Цараа! Yay! Би албан ёсоор камертай болсон. Одоо би дахиж уцаараа бичлэг хийхгүй. Энэ миний уцаараа хийж байгаа хамгийн сүүлийн бичлэг. Гэтэ яг би нөгөө бичлэг оруулах гад зөндөө бичлэг уцаараа хатгалцсан байсан. Тэр бичлэгүүд маань орно л доо. Гэтэ яг цаг хугацааныхаа дараалал бол энэ хамгийн сүүлийн бичлэг. Одоо үүнээс хойш би энэ Osmo Pocket 3 гэдэг энэ камераа ашигланаа. Би нэг хурдан задлмаар л байсан даанч бичлэн дээрээ задлая гэж бодоод тэгээд энэ камерыг болохоор би 2 сая 300 мянгаар авсан. Одоо ревю энэ төр үзээдсэн чинь
Ер нь л айгүй гоё камер байсан болохоор авсан. Тэгээ би ямар камер ашиглахаа ердөөсөө мэдэхгүй. Ягаад гэвэл би камерын тал дээр ердөөсөө мэдлэггүй. Бараг 5 6 жил утас нэрээ бичлэг хийгээ утас нэрээ эвлүүлсэн. Тэгээ одооноос утас нэрээ эвлүүлэхэд болоод MacBook дээр эвлүүлдэг болсон. Одоо харин камераар бичлэг хийдэг болно. Бичлэгнүүд маань сайжирнаа. Ямар гоё вэ? Баг багаар ер нь сайжраад яваад байна. За задлж чинь. Оо ямар сүртэй том юм бэ? Энд дахиад нэг юм харьцагтай юм байна. Энэ камер юм бах та. Энэ нэг юм байна. Яг надад ашиглаж мэдгүй хэсгэл эргүүтэх байх юм бол. Тэгээ бас SD карт авсан. 256 GB-тай. За одоо камер маань энэ шүү дээ. За юм цүнхтэйгээр ирд юм байна. Энэ байна камер маань. Ийм хөөрхөн жижиг авсаархан гоё байгааз микрофонтой. Энэ юу вэ? Батарейтай. Энэ батарей нь байна. Аки надад тайлбарласан. Аки битэр хосоор авсан баггүй юу? Энэ tripod нь байна. Энэ юу вэ? Жижиг батарей юм бах та. Тэгээ энэ цүнхэнд нь дахиад юмнууд байна. Энэ цэнэглэгч нь байна. Энэ нөгөө нэг noise-оос хамгаалдаг одоо микрофоных нь юу байна? Үс нь байна. Тэгээд эндээ болохоор ингээ гартаа зүүчдэг юм одоо зүүлтэн гэх юм уу тийм юм байна. Энийг задлж үзье бүгдээрээ. Gosh, яаж асаад юм бэ? Тэгээ энэ бичлэгэн дээр шууд хэвлэлээ ялгааг нь харъя те. Ингэж асаах юм байна. Энд болохоор утасны камер байжиг. Hi. Одоо энэ камераараа бичнэ. Ямар ялгаатай харагдаж байна? Энэ дараа дотор нь дахиад нэг юм байна. Энэ юу вэ? Микрофоных нь соронд байна. Энэ дахиад нэг юм байна. Энэ wide lens юм байна. Тийм биш дараа. Ингээд нэг хийчихэр жоохон холдоод байгаа. За ямар ч юм гоё камерт авсан, камер авч өгсөн Ruby дээ. Баярлаа. За тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.